нь бол нөгөө аудитын дүгнэлтийн араас хариуцлага яригддаг гэдэг нэг асуудал байгаа юм. Яг өнгөрсөн хугацаанд энэ олон хэдэн их найдын зөрчилдөөр хичнээн албан тушаал дээр хариуцлага тооцогдсон юм бэ гэдэг статистик одоорл байдгүй. Засгийн газар хүртэл өөрөө хязгаарлалтай дүгнэлт авчаад байдаг. Тэгэд аудитын байгууллагууд нь энэ дээр бас араас нь ингээд их тодорхой хариуцлага тооцдог их мэдлэлтэй байхгүй бол ингээд бид нар 10 эдийн их найдын зөрчилтэй гарсан байна гэ яриад өнгөрдөг сонсоол өнгөрдөг юм болчиход байна. За ингээд аудитын дүгнэлтээс харахад одоо нийслэлийн үнэт цаастай холбоотой сэлбэдэд бүтэцээр ихэд 33 сарын хугацаатай 500 сая доллар зээлээд зориултын дагуу ашиглаагүй Аржины банкнд ашигласан байна гэдэг ингээд дурдчихдаг. Ингээд дүгнэлтээр байж идэг. Зориултын дагуу ашигладаг. За үүнтэй холбоотой бас нийслэлээс туулын хорны зам дээр аудитын дүгнэлт хийсэн байдаг. Хамгийн анх төсөв дүртэн 594 тэрбум төгрөгөөсөн туулын хорны зам 2025 1.9 их найд болоод тэг 3 хаан сарын дараа 2.4 их найд болоо нэмэгдэж байгаа. Тэг үүн дээр хүртэл одоо нийтдээ 4 дахин нэмэгдэж байгаа. Үүн дээр хүртэл ямар дүгнэлтүүд хийдэг юм бэ гэдэг асуудал байна. Уг төслийн өрөөнд нийтдээ 500 тэрбум төгрөг 2025 онд 410, 2026 онд 99 гээд нийтдээ ингээд 500 тэрбум тараацсан. Тэгээд аудитын дүгнэлтэн дээр нүгэж байна уу гэхээр 500 тэрбум төгрөгийг олгохдоо ажил гүйцэтгэх төлөлгөө, тоо хэмжээ, ажлын хуваар зэрэг баримт бичгийг үндэслээгөө олгоцсон гэж байна. Үндэслээгөө олгоцсон. Энэ дүгнэлтээр ингээд бичсэн байна. Туулын хурдны замыг хуульд нийцүүлэн байгуулаагүй гэвчихсэн байна. Гэрээний нөхцөлийг хэлцэж давхарсан баримт бичиг байхгүй гэж байна. Уг төслийг төлөвлөж хэрэгжүүлэлтэд хууль тогтоомжид бүрэн нийцүүлээгүй. Тээзүү зураг төсөл нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулт байгаа шаардлагыг хангаагүй гэдэг. Энэ улсад юу эзэн гэж байна уу? Ямар ч тээзүү, ямар ч зураг төсөлгөө, төлөлгөөгөө, ажлын тоо баримтгүй, ажлын төлөлгөөгөө, хоорондоо нийлсэн бараа одоо бичиг баримтгүйгээр 500 тэрбум төгрөг зүгээр ингэ гарчт юм. Энэ улс орнд ч эзэн гэж байгаа юм уу? Ингээ харахаар энэ Улаанбаатар хот чинь улаасныхан унгар шид энэ улаасныхан улангараа шийдэж чадахгүй байж яаж энэ Улаанбаатар хотын төгжрөл, яаж энэ Улаанбаатар хотын авто замын төгжрөл болно утааг шийдэх юм. Авсан зээлээ зориултын дагуур ашиглаагүй хадгалсан. Монгол улсын хууль тогтоомжинд нийцээгүй байхад нь гэрээ байгуулсан. Тууз тэзүү байхад нь мөнгө тэзүүгүй байхад нь 500 тэрбум болгоцсон. Ингээд одоо энэ аудитын дүгнэлтээс би хараад ярьж байгаа шүү. Энэ улсад ч юу нэг эзэн гэж байгаа юм уу? Ямар ч бичиг баримтгүй, ямар ч албан ёсны гэрээг контрактгүй 500 тэрбум төгрөг зүгээр ингээд шилжүүлчихдэг юм уу? Тэгээ хамгийн өрөвдөлтөө нь аудитын дүгнэлтэн дээр тооцоо нийлээ гэсэн чинь тухайн компани нь төсөл хэрэгжүүлж компани одоо нутг руу явсан учраас тооцоо нийлэх бичиг баримт гаргуулж авч чадахгүй байна ингээд нэг өрөвдөлтөө юм бичиж суучих жоохгүй. Энийг өөрөөсөө гайхдаг. За шийдвэр гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Цэдэнжөө. За засгийн газрын санхүүг нэгдсэн тайланд хийсэн аудитын дүнгээр 2024 онд үндэсний төрийн аудитын байгууллагаас 251 албан тушаалтанд хариуцлага тооцоолохоор 225 албан шаардлагыг хөрвүүлсэн. За 2025 онд 278 албан тушаалтанд хариуцлага тооцоолохоор 252 албан шаардлагыг хөрвүүлсэн байгаа. За төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлтэй холбоотой асуудлаар бид хууль зөрчилтэй холбоотой хариуцлага тооцох арга хэмжээ авах асуудал төсвийн ерөнхийлөн захирагчд бол албан бичиг хөргүүлээд ажиллаж байна. Хариуцлагын асуудалтай холбоотой асуултанд хариулт авч чадсангүй аудитын газрын гаргасан дүгнэлтүүд дээр хичнээн хариуцлага тооцогдсон байдаг. Бид нар жил болгон л 10 их найдын зөрчил ярьдаг. Жил болгон хэдийн их найдын зөрчил ярьдаг. Тэгээд дээр нэмэх төрөмж компаниудын дахиад зөрчил яригддаг. Тэгээд үүн дээр өөрөөс нэг хариуцлага тооцогдсон байхгүй байгаа юм. Тэр үүн дээр би нэг тодорхой бас хариулт амрав. За шийдвэр гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Цэдэнжөө. За 24 оны 25 оны албан шаардлагын хэрэгжилт хугацаа болуулаагүй байгаа. 24 оны албан шаардлагын хэрэгжилт бол 90% хэрэгжилттэй ажиллаж байна. Энэ улсын төсөв одооний баримталж байгаа хуулиар их хурлд өргөн мэдүүлэхэд энэ ч өөрөө компаниар бол зүгээр нэг мөнгөн гүйлгээний тайлан байна шүү дээ. Орлого зарлагын бүртгэл. Тэгээд нөгөө социализмын үед батлагдсан онлоор капитализмыг удирддаг. Тэгээд энэ дээр нэг үннийг яриад урагшилчих гэхээр улс төр нь ингээд дийлдэхгүй ингээд байгаа байхгүй. Тийм учраас суурьаар нь зүв болгохын тулд төсвийн реформыг намар эхлүүл. Олон жил олон ч улс төрчид ярьсан юм билээ. Үүнийг хийхин тулд төрийн өмчт компанич бай төр ямар хэмжээний хөрөнгөтэй вэ гэдэг үнэлгээг явуулахын тулд энэ нийтийн өмчийн хуулийг баталж өгөх хэрэгтэй. Өмчийн эзэн хэмбэ гэдгээ тодорхойлж чадахгүй байгаа даа.
Тэгжиж энэ хөрөнгө мөнгө чинь тодорхой болж иж энэ өөрөө тэр 89 оны тэр GFS стандарт гэдэг юм 2014 он руу явна шүү дээ. За төсвийн тусгай шаардлагуудаас яг 2025 оны байдлаар бол бид үнэндээ нэг шаардлага буюу суур тэнцэл 2% ашигтай байх шаардлагыг хангаж чаддаг. Үндсэн шалтгаан нь бол таны ярьж байгаа асуудал яг муу. Бид урд оны үлдэгдлээс зардлаа санхүүжүүлж ийм хариуцлагагүй явж ирсэн байна. Би бас дээр мэтгэлцээний үеэр хэлж ирсэн. Энэ манай өнөөдрийн энэ төсвийн хуульч, энэ төсвийн доктортой байдлын хуульч хуучин одоо стандартаар яваад байна. Бараг тэр олон улсад тэр 1989 оны тэр Government Financial Statistics гэдэг стандартаар өнөөдөр тэр стандартыг мөрдөд байна. Нэгэсэндээ манай төсөвч өөрөө орлого зарлалын бүртгэлэл болсон. Хэдийн хэмжээний хөрөнгөтэй гэдгээ бүтэн үнэлж чаддгүй. Их хурлын 126 гишүүн жилийн шин нэг их найдын хөрөнгө оруулалтыг их хурлын ажлын хэсэг дээр хуваарлаж сууж хахад төрийн өмч зарим компани 9 тузын гишүүнтэй компани 5-6 их найдыг хуваарлаж сууж идэг чинь болох юм уу гэдгийг бол одоо ярих л болцсон. Тийм учраас бол бид нар төсвийн доктортой байдлын хуулиа эргэж харах ёстой. Алдагдал муу муухай гэдэг үгээ одоо болох хэрэгтэй. Огт одоо үр байхгүй орлого зарлага нь тэнцсэн ямар ч алдагдaltaгүй төсөв оруулж ирэх энэ төр гэдэг ийм улс төрийн попурлтууд бол өнөөдөр хүргэсэн. Тэгээ яадаг байсан гэхээр ерөөсөө GDP-гээ худлаа нэмдэг. Орлогыг худлаа төлөвлөдөг. Тэгээд 33.5 их найдын орлоготой тэр хэмжээгээр зарна гэж хэлээд 24 онд нөгөө засгийн газрын байр барья гэж явж явах үе чи яг тэр байхгүй. Одоо худлаа ингэж ярихаа одоо болох хэрэгтэй. Тийм учраас бид нар бол эх оны төсвийг төлөвлөхдөө одоо суурьаар нь өөрчлөх ёстой. Эхний алхмаа хий. Гэхдээ энэ бол урт хугацаанд хэрэгжинэ. Тийм учраас багадаа нэг 5-6 жил шаардна. Тийм учраас намрын төсөв дээрээ бол алхмаа хийя гэж бодож байна. Ядаж хөрөнгөө бүтэн үнэлэхгүй маа гэхэд үнэлгээг ихлүүлэх хэрэгтэй байна. За тэгжиж энэ төсвөө төлөвлөхгүй бол явахгүй нэ. Дээрээс нь нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдал чинь ингээд тэр орон зай бид нар бий болгож өгөхгүй байна. Тэгэд хүмүүс өөрөө шимтгэл төлдөг нийгмийн даатгалын сан төсвийн бүрэлдэхүүн хэсэг дотроо байдаг. 1.6 их найд жил болгон төсвөө зөгөөд байдаг. Шимтгэл төлсөн даатгуулагч нар нь болохоор бас одоо 4.5-6 их найдыг санд нь бүрдүүлээд байдаг. Тэгээд нийлүүлээд энийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгээ үзчихдэг. Тэгээ орон зай огт байхгүй. Тэгээ ийм байдалд одоо яг үнэндээ төсвийн тодтгол хийхгүй бол зарлах чинь урсгал зардал чинь баг 90% хүрнэ штэ. Баг ийм байдал руу аваачсан байхгүй энэ төсвийг. Тийм учраас сая энэ та бүхний баталж өгсөн нийгмийн даатгалын багц хууль энэ тэтгэврийн реформ бол өөрөө шууд тэтгэвэр нэмэхээс л болгоомжил тогтолцоог зөв болгож тэтгэврийн нэмэл гэж оруулж ирсэн зарчим. Тэрээс биш ингээд нөө улс төрчлөлтөнд дийлдэхэ болонгууд за ингээ бүгдийнх нь цалиг тэдээр нэмлээ, тэтгэврийн тэдээр нэмлээ. Тогтолцоо нь буруу юм дээр аваач нэмсээр байгаад энд хүрцэн. Тэгээ тогтолцоо хий гэхээр ингээд явж өгдөггүй. Тэгэл бие хуурсаар байгаад өнөөдрийг хүрцэн. Тэгэхээр ер нь суур асуудлуудыг бүхэлд нь шийднэ. Тэгээ намрын төсөв дээр бол ихний алхмаа хийн. Энэ 89 оны GFS стандарт ядаж тэр 2014 он руу шилжих ёстой л гэж бодож